Одоо жоохон дэлгүүр. Сайн байцгаана уу? Ирхэм үзэгч сонсогч та бүхэндээ шинэ үзэгч юу гэлээ? Шинэ он тий. Шинэ 7 хоног гэснэ. Шинэ 7 хоног дуусж байгаа тий. Энд 5 дахь цэцэг одоо би галан. Сайн байцгаана уу? Ирхэм үзэгч сонсогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. UVA Entertainment-ийн даалт ертөнцийн нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За гайхчихж магадгүй юунд даалт ертөнц болчихвоо гэж ивэл шинэ оноороо Морган нэвтрүүлгийнхээ нэрийг өөрчлөөд даалт ертөнц болгосон. Тэгээд илүү одоо сэдвтэйгээ уялдаа холбоотойгоор нэвтрүүлгийнхээ нэрийг өөрчилсөн байгаа. За энэ нэвтрүүлгээр юу яригддаг вэ гэхээр магадгүй та анх удаа сонсч байгаа бол за бидний мэдгүй тэгтээ сонирхдог за сүнс тийм ээ босон бодит явдлууд яг нүдэрээ хараагүй ч гэсэндээ домог одоо мэт яригддаг лам тэгээд дээрээс нь одоо хувилгаад удагт хувилгаад бөө удганы түүхүүдийг та бүхэндээ хүргэдэг. За ингээд оны цоо шинэхэн дугаараараа хамтран ажиллаж байгаа гэр бүлийн гишүүн бүр зориулсан Канадын алдарт Джеймсон витамины брэнд бас баярлалаа гэдгээ хэлмээр байна. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр элч хүчээ мэдэр. Джеймсон Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Баярлалаа гэдгээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ юу ярьж хүргэх вэ гэхээр за бидний дунд нэг юм ойлголт байдаг тийм ээ. Ажил ус бүтлгүүтчлээ. Тэр намайг хараацсан болов. Ер нь хараал гэж байдаг үгүй гэдэг дээр бол нэлээд том маргаа явагддаг. За зарим хүмүүсийн хувьд болохоор хараадаг ч гэж яригддаг. Надад хараал хүрчгэлээ. Тэр хүн намайг хараачих шиг боллоо гэж ингээд айгүй яригддаг. Тэгвэл хараал гэж яг юу яриад байгаа юм бэ? Тийм ээ. Тэгээ дээрэс нь за бараг л ингээд батлагдсан гэж хэлж болохоор дэлхийн алдартай 10 хараал гэж яригддаг. Тэгэхээр энийг та бүхэндээ бас сонирн байх болов уу гэдэг үүднээс хүргэхээр шийдлээ. За хамгийн эхлээд нь хараал гэж яг юу хэлээд байдаг юм бэ гэдэг талаар хэлээ. Тэгэхээр хэрэлдэж муудахтаа тийм ээ хүмүүс хоорондын харилцаа талаас хэрэлдэж муудахтаа хэлдэг муухай үгс ч юм уу тийм нэг муу яваасаа гэж хэлдэг үгс гэж ойлгогддог. Харин энэ даалт ертөнцийн талаасаа буюу шашин даалтын хүчний үүднээс авч үзвэл тодорхой сөрөг үйл ажиллагааны үр дүнд бий болчихсон сөрөг програмыг хэлээд байгаа юм. Тархинд үүсэж байгаа тийм ээ. Одоо бид нар яригддаг шүү дээ. Энерги нь одоо гимтнэл гэж яригддаг. Тэгэхээр альва хууль зөвхөн эрүүгийн хүрээнд төдийгүй за дээрэс нь хүмүүсийн хүрээлэн байгаа агаар орчин тойронд за оршин байдгийг хараал бийж гинэ тий биелэх үзэгдлээ гэж ярьдаг бахан. За их хүмүүс гай зовлонтой тулгараад ирмэгцээ өөртөө тохиолдож байгаагүй юмс тулгарах тийм ээ ар араасаа мууц ус тохиолдог эренгүүд энийг одоо ойлгож эхэлдэг буюу за би бол хараал одоо надад хараал хүрсэн юм байна гэж хүрдэг бахнэ. Тэгэхээр хараагцсан хүний одоо хийсэн нүглийн хэмжээнээс хараалын хүч шалтгаалдаг ч гэж бас яригддаг бахна. Зарим хараалын хувьд бол маш хүчтэй хараал гэж яригддаг. Одоо удмын хараал гэж сонсч лээсэн баг тийм ээ хідэн үеэр хийгдсэн юм хараагдсан байдгийн байна. Нэг бол зөвхөн удмын ирчүүдийг нь хараацсан байдгийн байна. Одоо удмын чинь таслах гэж хийсэн хараал юм байна гэдэг ч юм тийм маш олон төрлөөр ингээ яригддаг. За зарим хараал хідэн 10 бүр хідэн 100 жилээр үргэлжлэх юм хүчтэй бас байдаг бахна. За энээс болоод бодит хүчийг хүмүүс тэр болгон бас анзаараад байдаг бахнэ. Ялангуяа уур уцаар мэдрэмжээр биш сэтгэл зүрхний угаас хийсэн хараал гойд хүчтэй байдгаа гэж бас яригддаг бахна. Тэгэхээр авахгүйн ухаанаар та бүхнээс хандаарай. Тэгээд энэ хүн болгоны ойлголт нь өөр учраас за тэгэхээр хүн өөрөө бид нар одоо үгийн хүч гэж яриад байдаг. Өөрийн мэдлэггүйгээр орчин тойрондоо буюу одоо мэдлэггүйгээр хараал хийж идэг. Тэгээд хамгийн хүчтэй хараалыг юу вэ гэхээр сая бас хэлсэн тийм ээ. Сэтгэл зүрхний угаас хийсэн хараалыг л гойд хараал гэдэг. Ялангуяа жирэмсэн эмэгтэй хүмүүсийн төрсний дараах ээжүүдийн гэдэг ч юм уу тийм их хүн үр хөвгчтэй хэлсэн муу үгс бийжиж хараал болж очдгоо гэж яригддаг. Тийм учраас сайн сайхан үгийг юрэж байгаарэ гэдэг үг өөрөө тэгж хүнд тусдаг байх нэ. За тэгээд хараалыг арилгаж болно болохгүй гэж бас ингэ яригддаг. За тэгвэл арилгадаг хүмүүс ч байдаг. За өөрснөө арилдаг гэж үздэг ч хүмүүс байдаг. Яхаа тэгэхээр тодорхой хугацаатай байдаг учраас хугацаанд бас арилж чана гэж үзэж байгаа. Тэгээ энээсээ болоод бид нэр лам хуургууд тийм ээ бөө одоо удган дээр очиж эдрийг бас арилгуулах гэж үздэг байх нэ. За тэгэхээр хүмүүсийн төсөөллийг давж гарсан хачирхалтай хараал түүхэнд олон гарч ирсэн юм байна.
одоо бүр тэмдэглэлтэй ингээд үлдсэн байдаг. Тэгэхээр энэ нэг жирийн нэг тохиолдол байсан юм уу? Үнэхээр хараал юм уу гэдгийг нь бол одоо батлахад хэцүү. Гэхдээ дэлхийн хамгийн алтартай хараал гэж одоо хүмүүс бүгд дуу нэгтгэр хүлээн зөвшөөрдөг ийм 10 хараалыг та бүхэндээ хүргье. За тэгэхээр хамгийн ихнийх буюу нэгт нь энийг Медний хараал гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм байна. За Мед нь бол Америкийн үндэсний лигийн тамирчид болон тэдний зан чанарыг төрслөн оролцуулсан хөл бөмбөгийн алдартай видео тоглоом юм байна. Одоо тэгэхээр алдартай тамирчдыг одоо видео тоглоом гэдэг ч юм уу тийм маш олон зүйлс дуу дурсыг авч ашигладаг шүү дээ. За тэгээд энэ болохоор юм тоглоом байгаа. Тэгэхээр энэ тоглоомын гол онцлог нь юу юм бэ гэхээр жил болгож шинжлэгдэж ингэж гарч идэг. За хамгийн анх бол Джон Мэден гэдэг хүний зураг тоглоомын одоо нүүр хуудсан дээр тавигдчихсэн. Энээс болоод Мэдний хараал гэж нэрлэгдэх юм байна. Тэгээд 2001 оноос хойш ингээд 11 жилийн туршид огт өөрчлөгдөөгүй ингээд явж исэн. Явдалгүй энэ өөрчлөгдсөн. Одоо бол яг одоогийн байдлаар бол тийм ээ хавцсан дээр нь жил бүр өөр тоглогчдын зураг тавигддаг. Гэхдээ энэ дээр одоо энэ тамирчид бол зураг тавихаас бараг л зайлсхийж хийсэн хараалтай гэж үзэх болсон. Яагаад гэхээр энэ сэтгүүлийн хавцсан дээр одоо тэр зураг тавиулсан тамирчдад тухайн жилдээ ямар нэгэн том гай барцад заавал тохиолддог гэнэ. Сонирхолтой байна. За тэгээд дээрэс нь гай барцад тохиолдож гэмтэж бэртгэхээс гадна алдар нэр нь маш их уналтанд ордог учраас зураг тавиулах ер нь дургүй болсон гинэ. За хамгийн эхлээд болохоор эндээс маш олон хүмүүсийн жишээ гарч ирд юм байлээ л дээ. Данте Кулпепер гэж байгаа. За зураг тавиусныхаа дараа өвдгөө гэмтээсэн. Тэгээд тухайн үед бол маш одоо чадвартай ирээдүйдээ тамирчин гэжсэн. Гэхдээ өвдөг спортын өвдгөө бэртэнэ гэдэг чинь 5 үйлрэл дараал нь тоглож чадахгүй болтлоо өвдгөө бэртээсэн байдаг. За дараагийнх нь болохоор Майкл Викийн зурагтай тоглоом дэлгүүрийн лангуун дээр дөнгөж гарч ирээд удаагүй байхад нь баруун шилбэ хуулсан. Одоо энэ тохиолдол гэхүү тийм ээ цаанаас өнөхөр болоод ин гэхүүгээр бас хэцүү юм бэлээ. Тэгээ шилбэ хуваасан. За Макнаб энийг эсэргүүцэжсэн ганц тамирчин. Яагаад гэдгсэн чинь хараалт огт итгэдэггүй тийм зүйл байдаггүй гэж үзээд оо одоо миний зургийг тавиа. Би бол тиймэрхүү юмд итгэдэггүй гэдэг чийсэн мэдээж хэрэг бүхгүй итгэхгүй шүү дээ. Итгэдэггүйгээд зураг тавиулсан, зөвшөөрсөн. Яа тавиулсан ч гэсэндээ анхны тэмцээн дээрээсээ л эвэрхийн улмаас тоглолтын талбарыг тэр дор орхихэд хүрэж ирсэн юм. Тохиолдол гарч ирсэн юм байна. Тэгэхээр энэ видео тоглоомын нүүр хуудсан дээр зураг тавиулсан хэнийгч болоо энэ Медний хараал мөшгөж байдгаа гэж яригддаг юм байна. Тэгэхээр итгэхгүй таны л хэрэг ямар ч хэлсэн тоглоомын видео тоглоомын нүүр хуудсан дээр зураг тавиулсан бүх тамирчдад ямар нэгэн байдлаар азгуутал тохиолддог байна. За хоёр дахь дэлхийн алдартай хараал нь юу юм бэ гэхээр Бьорк Торпийн гэрэлт хөшөө гэж байна. За энийг болохоор одоо бичээс бүхий хөшөөг гэрэлт хөшөө гэж нэрлэдэг манайх бол мэдэх тийм ээ. Ямар нэгэн дээр бичгтэй юм төвхийн өнөд турсгалыг гэрэлт хөшөө гэж нэрлэдэг. За энэ болохоор Швейцийн Бликинг мужийг тойрон байрладаг юм бэлээ. Хэд хэдэн чулуун хөшөөнүүд байдаг. Энэ зургийг магадгүй бас харж ирсэн хүмүүс олон байдаг баха. За эдгээрийг анх яг хизээ хэдэн онд хин ямар зорилгоор байрлуулж исэн бэ гэдгийг тодорхой мэдэх хүн байхгүй. Яг байхгүй ч гэсэндээ энд бол маш эртний буш бунхан байгаа гэдэгт нь бол хүмүүс итгэдэг юм байна. За хөшөөнүүдийн хувьд бол 7 дугаар зууны үеих боловч хамгийн сонирхолтой нь өөр хүмүүс хийсэн байсан. Яг нэг хүн хийгээгүй өөр хүмүүс хийж босгосон гэж үздэг юм байна. За тэдгээрийн нэг болох энэ Бьорк Торп нь жинхэнэ увдастай чулуу гэж үздэг бөгөөд тэгэд яагаад гэхээр энэ чулуун дээр нэн эртний хараал силэстэй байдгаа гэж ярьд юм байна. За энэ дээр орчуулсан байгаа юм л да. Юу гэж бичсэн болоод одоо эртний хараал гэж үзээд байгаа юм бэ гэдгсэн. Орчуулахаар юм болж байгаа юм байна. Хөшөөний эзэн Бибер энд хүчрхэг хараалыг нууцлалаа. Энэ хөшөөг хүндсэн хэн боловч амар амгалан үзэлгүй зовж, шаналж, хөөгдөж туугцаар эцэстээ
элбийн хүчээр өөхөх болно гэж бичигдсэн байдаг юм байна. Тэгэхээр магадгүй энэ яг үнэхээр хараалуу зүгээр одоо нөгөө мухар сүсггүй тийм ээ хүмүүсийг айлгах зорилгоор одоо тэр үнэт зүйлсийг хамгаалах зорилгоор бичсэн үү гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Тэгэд энэтэй холбоотой нэг домог яриа байдаг юм байна. 15 дугаар зууны нэгэн домогт өгүүлснээр болохоор нэгэн тариачин ир энэ хөшөөг зайлуулсан баа. За зайлуулъя. Ягаад гэхээр энд талбай байна тийм ээ. Тариа тарья гэд шийдсэн баа. Тэгээд тэр хөшөөнүүдийг зайлуулахын тулд чулууг хагалахын тулд тэр галаар үрдэж эхэлсэн баа. Эхлээд нь галаар үрдэж эхлээд дараа нь ус асах гар одоо завцсан ч гэсэндээ тэр хөшөө шатаагүйгээр барахгүй гал өөрлөө нь ямар ч юм тодорхой бус шалтгаанаар үсрээд тэрхүү тариачин ир тэр чулууг шатаах гэсэн биш өөрөө одоо шатаж өгсөн гэдэг юм яриа байдаг юм байна. Эннээсээ болоод энэ чулуу бол хараалтай гэж одоо хүртэл үздэг байна. Тэгэд энийг бол нэг тийм оролдож хүндүүд ах хүнч байхгүй байна. За манад ч гэсэндээ ер нь бол тийм эртний булш буухан зөндөө олон байдаг. Гэхдээ харамсалтай нь бол одоо тоноод дуусч байгаа л болоо даа л гэж бодож байна. Тэгэхээр яг тэр булш буухан дээр ингэж янз бүрийн одоо Google хийсэн байдаг юм болов уу мэдэхгүй байна. Тэгэхээр бас ийм учирч жандсан байдаг бахнэ. За 3 дахь нь бол магадгүй нэг сонсож байгаа таны мэддэг буюу хамгийн их сонссон хараал гэж магадгүй гэж бодож байна. За дэлхийн нийтийн одоо урлагийн ертөнцид одоо маш том хараал гэж яригддаг буюу Клуб 27. Энийг бол бүгд мэддэг баг. Тэгээ яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр за зүгээр нэг талаасаа ингэ бодоод үзэхээр зүгээр санамсаргүй тохиолдол юм уу гэхээр үнэхээр хачирхалтай нэг юм байна. Тэгэхээр Клуб 27 бол одоо алдар цуутай хөгжимчүүд дуучдад хамаатай хараал. Тэгээд тэд бүгд хамгийн сонирхолтой нь ягаад 27 гэж нэрлэдэг юм хэрэг бүгдээрээ яг 27 настайдаа хорвоог орхидог. Энэ бүр үнэхээр хачирхалтай юм тохиолдол. Одоо хүртэл гайхаад байт юм билээ. Яг хөө хэсэг ингээд зогссон ч гэсэндээ энэ ахиад ихэлсэн энэ хараал ахиад үргэлжилж байна гэж яригддаг. За жишээ нь Роберт Джонсон 1938 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас орсон буюу яг үхлийн шалтгаан тодорхой болоогүй. За тэгээд дараа нь Брайан Джонс буюу 1969 онд пасианд одоо яг пасианд живж нас орсон байдалтай байхыг нь олсон байдаг. За Жими Хендрикс бол 1970 онд өөрийнхөө бөөлцөнд хахаж нас орсон байдаг. За тэгээд дээрэс нь Дженис Жоплин 1970 онд героин хэвтрүүлээд одоо тэрнээсээ болоод нас барсан байдаг. За дараад нь Жим Моррисон 1971 онд зүрх нь хаагдсан. За энэний бас алдартай гишүүн нь гэхүү тийм ээ 27-д хамаарагддаг хүн гэхээр Курт Кобейн 1994 онд амиа хорлож нас орсон. За эдгээр хүмүүс бүгдээрээ яг тухайд бол 27 настай байсан байдаг байна. За эдгээр бол Клуб 27-гийн хамгийн алдартай хөгжимчд байсан. За дээрэс нь онцгой амжилтанд хүрээгүй ч гэсэндээ одоо клубын энэ тухайн клубын аль биесны гишүүд болсон 40 гаруй хүмүүс байдаг. Тэгээд сүүлд алдар нэрийн оргилд хүрсэн тэр хамгийн сайн мэддэг яг тухайд Эд Гэлэлцж явсан Эми Вайнхаус зүрхний дутагдалд орж ирсэн. Нас орсон. Тухайд тэр бас 27 настай байсан байдаг байна. За өнөөдөр та бүхэндээ дэлхийн алдартай 10 хараалын 5-ыг нь одоо ярьж өгөх бэлдсэн байна. Ингээд хэлбэл 4 дахь хараал руу орё тийм ээ. За 4 дахь хараал нь болохоор зарим хүмүүсийн хувьд бол хараал гэж үздэг, зарим нь болохоор энэ бол хараал гэж үздэг юм байна. Тэгэхээр юу юм гэхээр Джеймс Дин болон бяцхан новш гэж байгаа. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр Джеймс Дин бол 1950-ад онд одоо Холливуудын одоо нэрт жүжигчин байсан ийм хүн. За өөрийнхөө Porsche 550 Spider загварын машиныг болохоор бяцхан новш гэж нэрлэдэг байсан буюу одоо нөгөө хүмүүс чинь машиндаа нэр өгдөг, машинтайгаа ярилцдаг гэдэг шиг энэ жүжигчин маань бас яг тийм байсан байна. Тэгээд бяцхан новш гэж нэрлэдэг байсан өөрийнхөө машиныг. За жүжигчин Алекс Генесийн хувьд бол энэ машин бүр үнэхэрийн дургүй байсан. Бүр харахаар л тийм нүдэн түүтэн машин гэж үздэг байсан маа. Тэгээ яагаад гэсэн чинь нэг л зүүн харагдаад байх юм гэсэн маа. Машиныг хамгийн харангуйтаа энэ нэг л тийм зүүн харагдаад байна да. Наа чин 7 ч хонолгүй осол гаргах машин байна да гэж Динд бүр анхааруулж хэлж ирсэн юм байна. Ямар сонирм машин юм бэ? Наа чин луазгүй байна та гэж үзсэн байдаг. Тэгэхэд одоо
харамсалтай нь одоо яг тэрийг хэлсэн үг нь биелсэн гэхүү одоо машины хараал гэхүү анхаараас үгний хараал гэхүү яг 7 хонолгүй осол 7 өдөр унаад л осолд орж одоо нас орсон юм байна. Тэгээд осолд орсныхан дараа бол энэ бяцхан новш гэдэг машиныг нь яасан юм бэ гэдгсэн чинь задалж зарсан юм байна. Бүр эдэн болгоно орно гэж задалж зарсан байдаг. Харамсалтай нь задалж зарсан тэр машины эд ангиуд нь хүртэл шинэ эддтэй гай зовлон дагуулчихсан. Авчирсан юм байна. Одоо тэр машин бүтнээрээ биш шүү дээ. Задлаа зарсан гэсэн. За тэгээд Трой байна. Уйлам Эшрид нар автуралтааны үеэр осолд орсон. Тэгээ яасан ингэ гэсэн чинь шалтгааныг энэ санамсаргүй байдлаар ингээ үтсэн чинь нөгөө нэг задаргаанд орсон байсан бяцхан новш гэдэг машины эд ангиудаас нь тэр машинуудад нь авч тавьсан болох нь батлагдсан байдаг. Гэх мэтчлэн маш олон гай барцдыг дагуулсан юм машин юм байна. За машин гэлтгүүд задаргаанд орсон ч гэсэндээ энэ гай барцдны ерөөсөө салаагүй дагаад явж исэн бахнэ. За тэгвэл тавт нь ямар хараал орд юм бэ гэхээр энэ бас их сонирхолтой. Яагаад гэдгсэн бидний одоо хамгийн их үздэг кинонууд баатрууч тийм ээ супер баатрууд донд суперменийг бол мэдгүй юм байхгүй бах. Тэгвэл супермений хараал гэж бас байдаг. Энэ юунаас үүдсэн бэ гэдгсэн супермений дүрийг бүтээжсэн Jerry Siegel гэдэг бол мэдгүй бах тийм ээ. Jerry Siegel болохоор Joe Shuster нар болохоор ажлын хөлсөндөө ямар ч мөнгө авч чадаагүй тухайн үедээ одоо кинонд тоглолцоод байдаг. Хөлсийн цаг тухайд нь өгөөгүй буюу мөнгө төгрөгийг өгөхгүй болгохоор ямар л лөлтөй авт тийм ээ. Зоосч өгөөгүй залилсан учраас энэ DC Comics гэдэг компанид маш ихээр уурсан, заргалсан. Тэгтээ мөнгө олж чадахгүй байсан учраас бүр аргаа бараад уурсандаа хараал хийсэн гэж ингэж яриагддаг юм байна. Яагаад гэдгсэн чинь одоо бол энэ Супермен тоглож байгаа хүмүүс хамаагүй юм шиг байна. Тухайн үед бол тэгжсэн. Супермений дүрийг бүтээж ирсэн жүжигчин Жорж Ривз амиа хорлож нас орсон. За тэгээд дараад нь энэ тухайн үед бол яг ингээд тохиолдол гэдэг ч юм уу те ингээд өнгөрч ийсэн. Харин хожим нэг өөр нэг кинонд болохоор мөн Супермений дүрд тоглосон жүжигчин Кристофер Ривз мориноос унаад дахир дутуугийн одоо тэрэгэнцэр төр тийм ээ үржлийн бэрхшээлтэй болоод 9 жил одоо дахир тэр тэрэгэнцэр дээр сууж хагаад нас барсан. Тэгээд Супермений дүрд тоглосон 22 одоо жүжигчин нас орсон учраас тэр анхных нь дүрд одоо анхных нь тэмээ дүрийг бүтээсэн жүжигчдийнх нь одоо хоёр нь болох хүмүүсийг мөнгө авчдаг болохоор хараасан болоо да гэж бол яригддаг юм байна. Тэгэхээр энэ Супермен ч нөгөө нэг өөр компаниуд хийсэн дээрээс нь комик гэдэг утгаараа бас өөр юм билээ. Тэгэхээр ингэж бас яригддаг байх нэ. За тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ 6, 7, 8, 9, 10 буюу үлдсэн 5 хараалыг нь ярьж өгье. Сонирхолтой санагдсан бол урууга дараарай. Тэгээд лайк зүрх харамгүй дараарай. За мөн дээрээс нь магадгүй та даалт ертөнцийн талаар сонирхдаг бол тийм ээ энэ талаар судалдаг бол мэдээлэлтэй байдаг бол манай нэвтрүүлэг зочноор оролцох бүрэн боломжтой гэдэг шүү гэдгийг хэлгээд таатай байна. Өнөөдөр хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан Канадын алдарт Джеймсон витамины брэндэлээ дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.